За. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За ингээд энэ орой мэндийг хүргэе. За одоо шууд үзэж байгаа бол дахин үзэж байгаа нийт хүмүүстэй орж исэн. Тэрийн лайвд орж исэн та бүхэндээ баярлалаа. За тэгээ энэ удаагийн сэдвээр бид ямарч исэн ээлж сургалтынхаа талаар тодорхой мэдээллийг хүргэе гэж бодлоо. Бас манай өсчд олон хүмүүс маш их асуулт асууж байна. За тэрэн зориулсан тодорхой мэдлэг олгох сургалт болон за ойр хавийн шин содон мэдээллийг хамтдаа хуваалцаж ярилцъя гэж бодож байна. За тэгээд нийт манайх үзэж байгаа хүмүүс маань шеэр хийгээд одоо цаад өшөө олон үзхийг хүссэн хүмүүстээ түгээж өгөөрэй гэж хүсвэ шүү. За сонин сайхан юутэй бэ? Ээлжилт сургалтын сонин сайхан хэр байна вэ? За ингээ бүтэн нэг мэдсэн чи одоо ингээ 11 сарын туршид сургалтаа өгсөн байх юм аа. Жил сар сарын онцлогтойгоор өгсөн байна тийм. Энэ удаагийн сургалтын онцлог гэхлээр мэдээж бид нар шинэ жил төгч учраас гоёлын засалт самналтаа ингэж байгаа шүү дээ. Их гоё байгаа тийм үү? Гоёлын засалт самналтаа практик дээр бие биенээсээ суралцсан хийнэ гэж байна шүү дээ. Урдны нөхцөлд бол бид нэр ингээ багш нар авчирч өртөг бол энэ удаагийн арай онцлог содон бүх нийтээрээ одоо нэг бүтээлч тийм одоо уулзалт бүтээлч тийм сургалт болёо гэж байгаа. Тэгээд гоёлын засалтын гэхлээр одоо буцаад энэ жилийнхийг харж байхад оны сүүл хавцааны 90-ад оны ихэнх хавцааны одоо засалтууд буцаад тренд болоод түрээд байгаа гэсэн байна. Тэгэхээр тэр засалтуудыг аль болох цөмөөрөө их гоё бүтэн хэдэн жилийн туршид бид нэр одоо хамтарч ажиллах өнгөө будгаа их гоё гаргадаг боллоо. Тэгэхээр сургалтынхаа энэ явцдаа бол бид нэр одоо засалтаа бие биенээсээ суралцъя. Тэгээ дээрэс нь манай өн утгын их гоё зүйлүүдийг бэлдсэн байгаа. За тэгээд гоёлын засалтаа хамтдаа хийх нөө хамгийн гол юм нь энэ сургалтын өн утын сургалтыг зохион байгуулсан л да. Тэгээд чиний хийж байгаанаас надад хамгийн таалагдсан юу гэсэн хэрэг бүс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ эхлээд тий модель дүрээ хийж үзээд гоё нөгөө шинэ жилд шинэ ус бэлдээ гэл. Тийм өрөөндөр хийж байгаа. Яг энэ дээр дэлгэрүүлээд хэлэхэд бол мэдээж та бүхэн маань тийм ээ. Үнэхээр тэр үдшийн тэр нэгэн үдшийн үнэхээр хамгийн гоё үстэй тий. Үнэхээр эмэгтэй хүний гоо сайхныг одоо тэгж гэрэлтүүлдэг. Одоо жишээлбэл энэ үсэн л амиад л. Яг ийм гоё болохын тулд тодорхой одоо маш хурдан хугацааны эмчилгээг ямар ч байсан та бүхэндээ зааж өгөх нэ. За хоёрт нь болохоор гоёлын засалтаа явуучих юм байна. За тэгээд энэ удаадаа бол одоо мэдээж та бүхэндээ хувь хүний хөгжил болон та бүхний хөгжлийн талаар бол хоёр зүйл орж ирж байгаа. Өө за. Тийм. За эхнийх нь хувь хүний хөгжлийн лекц бол одоо манай Ганабел институттэй хамтарсан. За багш Наран цэцгийн гэр бүл хөгжил хүүхдийн одоо гэр бүлийн тухай одоо хүмүүний хөгжлийн лекц явагдана. За үргэлжлүүлээд ямар ч байсан та бүхний мэддэг хэрнээ мэддэггүй нэг тийм нууц сэдвийг явуулж ирсэн. Энэ удаагийн сургалтын дээр оруулж ирж байгаамаа. Тэгээд тэрхүү сэдвийг бол ингээд цаашдаа нэлээд дэлгэрүүлж маш олон сургалтын дээр ингээд явна гэсэн алсын харааг бол хараа явж байна. За тэгэхээр энэ сэдв манаас юу гэхээр та бүхний одоо сая хэлсэн шүү дээ. Мэддэг хэрнээ мэддэггүй одоо юу гэж болохоос хүмүүсээс коммент хийчих нь үзье л дээ. Hello George, how are you? Ихээр George тийм байна. George. Тийм, манай таагийн олон улсын сургагч багш. Өсчин үнэхээр гоё байна. Тийм аа. За George алдартай Европын стилист George өнөөдрийн миний одоо өсний сэнсцэн байгаа хэлбэрийг таашаасан байна. Thank you so much George. Үргэлж бид нартай хамт байдгийн George маань. Тэгээд энэ удаад ороод ирсэн байна. Хавьд хараагүй их сайхан санагдлаа. За тэгээд би бас голоор нь гинт газны чонгоо асуулаад өмүүлчлээ. За хувь хүний хөгжлийн сургалтын дээр мэн энэ удаагийнх дээр Ганабел институтын багш бидний ичнээ сайн мэдэх одоо нараа багш маань хүрэлцэн ирсэн байгаа. Нараа багшийн одоо хүүхдүүдтэй хэрхэн харилцах вэ? Ээж хүн гэдэг бол тий ер нь гэр бүлийн одоо ээж хүн гэдэг бол ерөөсөө яг одоо бүх гэр бүлийг одоо ингээд нэг эвтэй тийм айгүй одоо тэнцвэртэй байлгахын тулд хамгийн их зүйлийг одоо оруулж ирдэг. Тэгээд та хүүхдтэйгээ харьцахад би л нөгөө тий гэр бүлийнхаа харилцааг ер нь ээж хаашаа одоо залж байна вэ? Ер нь цаашдаа бид нэр яах вэ гэдэг ингээд олон сайхан үр бүтээлтэй хөгжилтэй одоо сайхан үн цэнтэй хүний сэтгэлд одоо
аливаа нэг юмыг хүргэсэн young гэдэл одоос нэг тарих руу юм хийсэн гой юмнуудыг хилдэг тийм олон жилийн яг энэ ээж хүүхдийн харилцаагаар хүүхдийн сэтгэл зүгээр олон жил одоо ингээд одоо өдөрцсөн юм мундаг багш байгаа. Бид нэр урдны аваад багш лекцэн дээр уйлд гарсан ч хүмүүс олон байдаг. Тэн дээрээс аваад хүүхдтэйгээ харилцаагаа зүвтгсэн ч одоо ээж байдаг. Тэгэхээр бид нар бас хэлжсэн өсвөр насны хүүхдтэйгээ хэрхэн харьцах уу, өсвөрч гэлтэхгүй. Яриулъя гэж ярьжсэн. Тэргээр байгаа юу, өөрөөр байгаа лөө? Ер нь бол тийм яг тийм. Ер нь бол сэдвийн дагуу ингэхэд юм байна. Хамгийн гол юм юу вэ гэхээр одоо манай өрчдийн хувьд толгомддог асуудал бол гэр бүлтэйг арах цаг зав бол ингэхэд маш бага байдаг. Ихэнх цагаа одоо энэ үйлчлэгийн байгууллага учраас өглөө тэгдээс орой тэр хүртэл одоо ажил дээрээ байх жишээ тийм ээ. Одоо яг тэрүүгээрээ илүү сул талтай болж байгаа да. За тэгээ мөн одоо ганц би одоо нөхөр толгоорсон ээжүүд бас тодорхойгүй хоёуг бас манай хандад эзэлдэг. Тэр хүмүүсийн дунд байдаг бас асуудлууд бас юм тий. Гэх мэтчлэн энэ асуудлуудыг шийдэхэд бол юм гэр бүл гэдэг сэдвийг авъя гэж бодсон юм аа. Яг зөв. Оны хамгийн сүүлийн отхон хичээл учраас бид нэр маш олон бүтэн жилийнхаа зүйлийг нийт салон эзэмшиж байгаа, хийж байгаа салооны захирлууд, үс чингүүд маш олон хүмүүст бид нар одоо хамгийн төгсгөлийн мессеж те мэдээж хүн нөгөө нэг тэнцвэртэй байхын тулд бодоо шибрийн хэлсэн 5 зүйлийг авч явж идэг шүү дээ. Жишээ нөгөө эрүүл мэнд байна, ажил хөдөлмөр, карьер байна, тэ сэтгэлийн амар амгалан байна. Ингээд нэг 5 зүйлийг хүн байж зөв авч явж ийж гэр бүл байна. Ингээд энэ 5 зүйлийг доктортой авч явж ийж энэ амьдралд амьдрсан тооцдгоо. Тэгэхээр бид нар яг энэ хувь хүнийхээ хөгжлөөр нөгөө гэр бүлийн хань ижилтэйгээ зөв байх, ачааллаа зөв даалгах, стрессээ гаргаж сурах. Хоёрдугаарт нь бас гадны нөлөөнд бизнесээ хэрхэн зөв тэ ашиг орлогоо хэрхэн зөв одоо тэнцвэртэй байх уу, маркетинг менежментийг хэрхэн хийх үү, маш олон зүйлүүдийг ингээд та нартаа бэлэг барихыг тэ энэгээрээ ингээд өгөх гээд байгаа мессежүүдээ одоо зөв өгөхийг хичээдэг. Энэний үр дүнд ч гэсэн жил сайхан ажлын байртай болж байгаа, баг хамт олноо зөв бүрдүүлээд явж байгаа олон салооны эзэдүүд, захирлууд тэгээд хувь хүнийхээ хувьд өөрөө өөрийгөө одоо тэлж хөгжүүлж байгаа маш олон хүмүүсийг бид нар бас хамтдаа харж байгаа. Тэгээд энэ сургуулийн үнц нь нэг хүнийг ч гэсэн өөрчлөхөд оршно гэдгийг хэн хэлсэн бэлээ? Тэр нөгөө таксинд таарлагч юм бидний алдартай одоо манай баасан сүрэн лам бол одоо яг энэ нөгөө хэлсэн байдаг юм аа гэж хэлсэн. Тэгээд хамгийн гол нь баасан сүрэн ламтай манай хэм өөнөө мэн таарсан байдгийн. Яг одоо гудамжинд зогсож явахт нь таарад ингээд хамтдаа ярилцаад төгжрөл донд баггүй хугацаанд ярихад бид нэр бас танаас авсан сургалтаа ярихад ийм сайхан болсон. Бидний авсан хүмүүс ийм гой үр дүн үзсэн гэсэн хэлсэн байсан тий. Миний өгсөн зүйлд нэг хүний одоо амьдрал хүртэл өөрчлөгдөн гэхэд л тэгээд миний очсон одоо тэр зориг биелж байгаа нь тэрээ гэх тэрнтэй адилхан бид эдийн одоо энэ чин сэтгэлээсээ өгөх гээд байгаа энэ сургалтууд бол ингээ аль үшээ 3 дахь жилээ бүтэн хагаслаад 4 дахь жилийнхаа эхний нүүрлүү орж иржээ. За тэгээд ерөнхийдөө төгсөлтийн сургалт гэдэг утгаараа ямар ч хэлсэн бид нэр олон surpriseтай үнэхээр гоё сургалт болно гэж итгэж байна. За тэгээд ерөнхийдөө хүмүүсийн гол асууж байгаа нэг зүйл нь ямар дансрууд төлбөрөө хийх вэ? Тэгээд төлбөрийг бол угаасаа манайхан мэддэг болчих. За манай сургалтын такс бол 30,000 төгрөг байгаа. За тэгээд данс болохоор манай сургалтын постэр дээр бичигдсэн байгаа. Тэр данс руу хийн. За тэгээд сургалт маань 11 сарын 22-нд буюу одоо нөгөөдөр 5 дахь өдөр тийм ээ. Өглөө 8 цагаас эхэлнэ. За бусдыгаа болон өөрсдийн хүмүүстийг 8 цагта цагаа бариад ирээрэй гэж та бүхнээсээ хүсье. За тэгээд таксаа баталгаажуулаад 8 цагаас санхүү эдийн засгийн сургуулийн урт талын цэцэн хангаа төвийн 3 давхарт. За тэнд бол одоо манайх 3 сар дараалал энэ газартаа хийж байна тийм ээ. Энэ газар бол болох юм аа. За тэгээд ямар ч хэсэн та бүхэн маань тодорхой мэдээллийг постероор одоо энэ манай хүмүүс постерын линкийг бол энэ доор коммент хэсгээр бичээд өгөх бах. За тэгээд тэр линкээр ороод бүртгүүлээд такса төсөн тохиолдол баталгаажж байгаа шүү. За тэгээд яг энэ одоо лайваар дамжуулаад дандаа мэрэгжлийн өсчингүүдэд одоо өсчний салооны үйл ажиллагаа явуулдаг захирлуудад бид хүргэж байгаа учраас энэ удаагийн лайвны одоо юу сургалтын бас нэг онцлог дээр одоо өсчин дээх нь үед бид нэр ингээл
өсчний салгын нээлээ гэж бодонгууд ингээл одоо нэг өсчний ажлын байрны Монгол улсаас гаргасан ажил үйлчилгээний журман дээр бас хэлдэм байна л да. Ингээд хэлдэг байсан. Одоо тийм эрүүл мэндийн шинжилгээг өгсөн байх, багжаа тэгж ариутгадаг байх гэл ингээд. Тэгэл шинжилгээ өглөө гээл тэнгууд нэг тухайн хүн дээр авчаал аргалал нэг 10,000 төгрөг 5,000 төгрөгөөр өгчихсэн хүмүүс мэн ирдэг тэр дүр зураг бол хэдхэн жилийн өмнө байлаа. Гэтэл өнөөдөр тийм биш болцсон юм байна. Өнөөдөр бид нэр одоо хүн өөрөө гэр бүлийнхаа өмнө үүрэг одоо хариуцлага байдаг тий. Тэр үүрэг хариуцлага юу вэ гэхээр урт удаан эрүүл энх амьдарч иж гэр бүлтэй одоо анхаарлаа хандуулна шүү дээ. Таны гэр бүлийг, таны үр хүүхдийг танаас өөр илүү хайрлах хүн байхгүй гэж өгөөдөг. Яг тэрнтэй адилхан бид нар ингээд яг энэ дээр юу хэцийг бүлдэгт хэлэх гээд байна гэхээр мэрэгжлийн хяналтын ерөнхий одоо газраас яг мэрэгжлийн одоо энэ үсчин гоо сайхан ямар стандарт дагаж мөрдөж ажиллаж байх ёстой. Ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх юм гэд. Хүмүүсээ энэ бид нарыг он гараад тэртээ тэргүү төлөвлөгөөт шалгалтууд явагдаад эхэлнэ. Тэгэхээр бид нар яг үнэнгээсээ зөвхөн шалгалтанд бэлдэж байгаа юм биш. Гэхдээ энэ мэрэгжлийг эзэмшиж байгаа хүнийхээ хувьд бид бүгдөө яг эдгээр зүйлийг мөсчлөн дагаад хийцэн байх юм бол хожим эрэх том эрсдлээс өөрсдөө аврах шүү. Хоёрдугаарт нь хүн болгон чанар эрүүл мэндийн одоо хамгаалсан газарт илүү үйлчлэгийг авахыг хүсдэг болсон өнөө цагт та бид нар яг энэ Монгол улсын стандартаас гаргасан зүйлүүдийг хэрэгжүүлж явах юм бол хэрэглэгчтэй ч өмнө хаач утсан ам бардан байна, хийж байгаа зүйлдээ эзэн байна. Хоёрдугаар тэний ч өмнө одоо тий одоо айд сандарт мэгдээд байхгүй хийх ёстой юмнуудаа хийн. Багшны хариуцлага гэж юу юм те? Халдваргүйжилт гэж юу яах вэ? Та ер нь яг өсчин болоход ямар шинжилгээг өгөхөө мэдгүйгээд. Яг тэгэхээр би яг энэ зүйл дээр сүүлийн 1 жил сууж байхад нилээдгүй олон одоо хамтрагч нартайгаа зөвлөх бизнесийн зөвлөгөөдтэйгээ хамтраад яг энэ ажлын байрны дотоод журмыг бий болгож байхад энэ дээр бүр ингээд нарийн хвчилсэн гол одоо зүйлүүд байдсан байлээ. За тэгээд яг энийг би одоо мэдэхгүй өнгөрөөд байна уу? Бусад одоо ямар байна гэд мэрэгжлийн нөхдөсөө асуухаар үнэхээр мэдэхгүй усуд бас маш их байд юм байна. Хэрэгжүүлэх нь дутуу хангалтгүй усуд байд юм байна. Тэгэхээр цөмөрөө оны өмнөх бэлтгэлээ базаахын тулд эхлээд мэрэгжлийн одоо яг мэрэгжлийн хяналтын мэрэгжлийн хүнээс нь ямар зүйлүүдийг бид бүрдүүлэх ёстой юм. Тэрийг хүртэл асууж лавлаад авъя. Одоо жишээ нь бид нар бол нэгдсэн нэг юм ойлголттой байсан. Юу цагаан орхооны шинжилгээ, донхын шинжилгээ. За тэгээд дээрэс нь сүрьеэг тий нэг иймэрхүү ойр зургийн шинжилгээнүүд л одоо өгсөн байх хэрэгтэй гэх нэг шинжилгээний дэвтэртэй. За тэрийг нэг жилдээ нэг удаа үзчихэл хөөе өгсөн дарсан гэдэг бол цаан чи маш олон яг Монгол улсын хуулиас бидний одоо сүүлийн хэдэн саруудад ажиллаад байгаа зүйлийг харахад чинь сүрье закутэн тэмбүү за тэгээд илгэний ВЦ тий сүрьегийн бүр плюр зураг хүртэл авах хэрэгтэй байд юм байна. Бид эдрийгээ бас бүрдүүлсэн үү? Өшөө бидний дээрээс одоо халдваргүйжүүлэлт юу байх юм бэ? Яг ямар халдваргүйжүүлэлтийг бид нэр яг стандарт гэж үзэх юм бэ? Гэх мэтчлэнгээр маш олон зүйлүүд бидний мэрэгжил дотор заавал явж вэ шүү гэдэг юм байд юм бэ? Хэрэглэгч маш чанга болж байгаа өнөө цагт таныг гүйж орж ирээд тань дээр үйлчлэхээс өмнө залуу энэ шинжилгээний төвтрийг аваад ирдэ гэд нэг дуурахад та бидэнд байна уу тэр энэ үзүүлэлт те гэд ингээд явах юм бол бидэнд бас маш олон зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ удаагийнх дээр бол бид нар мэрэгжлийн хяналтын байцаагч одоо мэрэгжлийн хяналтын мэрэгчлэлтэнг нь дуудаж ирээд яг өнөөдөр өсчин гаа сайхан ямар зүйлүүд байх юм яах юм гэдэг зүйлүүдийг нь одоо асуугаад лавлаад тэгээд тухайн журам тогтолцоонууд байгаа тэднийг нь хевлээд ингээд одоо та нартай богинохон хэмжээний мэрэгжлийн хүмүүсээс бас зөвлөгөө зааварчилгаа аваад мэрэгжилт чинь дэм нэмэр болж байгаа юм шүү. Тэр бас ерөнхийдөө энэ маань бас нэг төрлийн сургалттай одоо түрүү хэлсэн тий та бүхний мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй одоо бас нэг зүйлүүдийн одоо та бүхнийг урьдчилан сэргийлээсэ гэж бас чинхүү одоо сургалт лекцийг бол олох гэж байгаа юм шүү. Тэр ерөнхийдөө бас энэ яг сүүлийн үед гараад байгаа дураараа биш дүрмээрий гэдэг аяг одоо хүн бүр дор бүрнээ ерөнхийдөө хомсролж явах нь зүйтэй болчихж гэж одоо бас хэлмээр байна. За тэгээ ямар ч байсан сургалтаа дахиад хэлье. 11 сарын 22-нд санхүү эдийн засгийн их сургуулийн урталт цэцэн ангаад үе 3 давхарт. За өглөө 8 цагаас за эхлэхнээ. Тэгээ 1 цаг хүртэл үргэлжлэнэ. За ерөнхийдөө дэлгөөний цаг бол 8-аас 1 цагийн хооронд байгаа. За тэгэхээр энэ хүү сургалтаар та бүхэн маань ямар ч байсан өөрсдөө мэрэгжлийн хяналтын одоо тэр мэрэгчлэлтнээс өөрсдөө хэрхэн
одоо уртлан сэргийлэх төр зөвлөгөөг авах юм байна. Гэр бүл хүүхэд одоо ерөнхийдөө гэр бүлийн талаар сэдвтээ сургалт авах юм байна. За тэгээд удахгүй болгож байгаа шинэ жилдээ зориулсан одоо гоёлын засалт самалт гэдэг хичээлийн одоо сэдвэр бас өөртөө мэрэгжил дээшлүүлчих юм байна, тийм ээ. Туршлагаа ингээд хуваалцаад шийрлээд нэвтрээ дээшлүүлчих юм байна. Тэгээд ийм үр бүтээмжтэй ийм сургалт болох гэж байгаа шүү. Тэгээд ер нь сүүлийн 3 сар гэлтгүй ерөнхийдөө ингээд 3 жил сургалт ингээд хийгээл хараад хаад хүмүүс маань илүү практикт одоо ингээд суралцах нь илүү үр дүнтэй одоо байгаад байгаа. Яг ингээд судлаад хараад үзэнгүүт. За тэгээд мэдээч одоо зарим хүмүүс бол багш нь юм бэ тий. Ямар хүн заах юм бэ гэдээ асуугаад багш л яг ирээд хараад заагаад ингээд зөвлөж өгч болно. Гэхдээ багш авчир заалгаснараа тухайн хүн бол тухайн зүйлийг хараад өнгөрнө. Бидний сургалтын гол зорилго бол яг практик дээр тулгуурласан өөрсдөнд нь одоо ингээд сургасан үлдээсэн тийм одоо зүйлүүдийг бол одоо хийж үзүүлье гэж. За энэ дээр нэг зүйл байна. Энэ мөнх хоёр чимд орж гэдэг хүнээс нэг юм комент ирсэн байна. Тэгээд би бас яг үнэхээр энэ одоо хамтрагч буюу энэ залууг бол бас өмөрчхий. Хүний сайхныг нь хардаг нүдтэй байж, тий? Хийсэнг нь хилдэг амтай байж. Тэгээ хүн болгоноос аливаа нэг зүйлийн зөв талыг нь өөртөө авдаг байгаа чи. Хүний тарган бүлдүүн таранхаа ерөөсөө огт хүнд ч хамаагүй. Энэ хүүхдийн энэ залуухан насанда дөнгөж 20 идэх насанда энэ олон хүмүүст одоо яг мэрэгжлийн үсчин шиг өгөх гээд байгаа бүтээх гээд байгаа зүйлийг бусдтай ингэж хуваалцаж өөр хэн нэгэнд мдээгүй байгаа. Энэ мэдээлэлээс хоцорсон хэн нэгэнд өгөөч ээ гэж хэлмээр байна. Бид хоёрыг лайв хийж байхад бол харьцангуй хүмүүсийн шүүмжлэл одоо сөрөг комментууд бага байдаг л да. Гэтэ ер нь сөрөг коммент бичдэг хүмүүс бол өөрсдөө асуудалтай хүмүүсийн нэг байж идэг. Тэгэхээр би бол уучлаарай жоохон өмөрчи намайг уучлаарай мөнх хоёр чимд орж. Гэхдээ бид хоёрын та шүүмжлээ суух биш тий бид хоёр дээр та хэлж байгаа зүйлийг минь цааш нь ингээд нэг үсчинд ч болтох нь. Нэг залуухан дөнгөж төгсөж байгаа 45 ангийн курсэд төгсөж байгаа хүүхдэд хэлээд өгвөл тэр маань тэр хүүхдэд насан туршид нь бас том зөв мэдлэг болоод явах болов. Бид нэр өнөөдөр 4 жилийн хугацаанд жилд 10 удаа сургалт өглөө гэж бодоход 3 жилийн хугацаанд 30 хэдэн гаруй сургалтуудыг өгсөн байна. Ойролцоогоор давхуцсан тоогоор 10,000 гаруй үсчинд өгсөн байдгийн. Тэгээ бидний хэлэх гээд байгаа зүйл гэхлээрээ таныг яваад ороод үсээ засуулахад таны үсчин таны төлөө зогсоосэй. Танд зориулсан бүтээгдэхүүнийг хэрэглээсэй. Тэ бүх үсчингүүд дэлхийн жишийг ажиллаасай гэдэг одоо зөв зүйлийг энэ зүйлийг л нийгэмд хүртээж хүмүүстэй байж бие биенээсээ сонсож хамтдаа суралцах гээд байгаа юм шүү. Тэгээд та минь үзэл бодлоо илэрхийлэлгүй яах уу гэхдээ хүний бас одоо нүүр дүрхтэй ингэж хамаагүй үзүүлж болохгүй шүү. Шүүмжилсэн бас sorry. Ер нь бол энэ тэгээ бид хоёрын амнаас гарч байгаа зүйл бол ерөнхийдөө хамтдаа байнгадаа хөгжиж тий болохгүй зүйл байна. Энэ өнөөдөр ингээд бид нэр ухаантайдаа ухаалагтаад энийг олоод байгаа юм биш ээ. Энэ амьдралын туршлагаас гарч ирсэн юм шүү. Тэ үнэхээр ингээд цаан чин саяхан фэйсбүүкээр л яваад байсан шүү дээ. 20 идэх настай эмэгтэй доохоос юу маникюрын багшнаас халдвар авчихсан байна л гэж юм тий. Одоо жишээ нь үсчтэй хувьд бол загалгаа ихтэй преткээс солиогүйгээс болоод эрэгтэй үсчд бол анхаарч ахсч ВЦ вирус үүснэ нэлгний тийм ээ. За нөгөө гепатит шарын вирус үүснэ. Ингээд үзэхлээрээ хэрвээ үсчин та өөрөө мэдлэгтэй, та өөрөө зөв болоод ихэх юм бол бидний хийж байгаа зүйл те таны эрүүл мэндийн төлөө шүү. Ингээд ах юм бол бид ганцаараа хөгжихгүй Монгол улс хөгжинэ. Тэгээ нөгөө эрүүл Монгол хүн, зөв Монгол хүн гэж яриад байгаа чи ерөөсөө хүмүүсийн нийгмийн эрүүл мэндийн ахуйн боловсрлоос шалтгаалаад байгаа шүү. Тэгэхээр бид энийг бааж игсэн ингэдэм байлаа шүү. Энэ дээр нь хий тэгдэм байлаа шүү. Тэрэн дээр нь хийгээд байгаа. Айхтар л уттаа бас ингээгүү шүү. Энийг бас ойлгоорой гэж хүлцэл бичье. За сургалтын суун шүү гэж юм. За баярлалаа та бүхэн маань бүртгүүлээд суугаарай. Мундаг шүү тагийн хичээл холбогдно гэдээсэн гэж юм. За над руу бас холбогдчихорой. Би бас өдөрт нэлээдгүй олон мессеж комментуудыг авдаг. Заримд нь үнэндээ уучлаарай нөгөө хариулах зав их бага байдгийн. Тийм учраас мартагдсан зүйлүүд их байж магадгүй. Та хэд минь хаяа бас дахин сануулцгаарай. Ойролцоогоор өдөрт бас нэлээдгүй чанга олон мессежүүд ирдэг. Тэгээд яг үнэндээ бол зарим тохиолдолд сургалтаа байгаа нэлээдгүй олон цагаар ингээд нэг зүйлээ ихээр нэг зүйлээ тэрчгээрээ хайждаг нэг юм сул талтай хүн. Яг үнэндээ бас сургалттай юм уу? Яг хүмүүст юм тайлбарлаж явах тэр бол утсаараа оролдох хэсэг байдгүй. Дахиад ороод ирээрэй гэж бас хүсмээр байна. За тэгээ ямар ч байсан манайхан тодорхой мэдээллийг авсан баг. Тэгээ цаашаа олон өсчин олон одоо яг энэ хүүсгэр
сургалт хэрэгтэй байгаа хүмүүстэй шеэр хийгээд түгээгээд өгөөрэй. За тэгээд хүнд ерөөсөө би одоо олон өсчөнгүүдтэй ажилладаг. Тэгээд хүнд ерөөсөө нэг тийм жижигхэн сурсан зүйл, жижигхэн мэдээд авсан мэдлэг насан турш болдго юм байна гэдгийг би харж байна. Хаа байсан одоо бүр увсын аль нэг сумаас авч ийн, хаа байсан Ховд аймгийн тий одоо сумаас авч ийн, хаа байсан Сүхбаатар аймгийн Дайрганг сумаас аваад энэ сургалтанд суугаад сумандаа очиод зүгээр сумынхаа хэмжээнд 2-3 мянган хүн амтай сум тий байж болно. Одоо хамгийн багаар бодоход Дайрганг сумыг мэдэхгүй юм бэ. Гэтэл тэнд сая хамгийн сүүлд манай сургалтанд ирсэн одоо Анар Эрдэнэ туяа маань тийм одоо салонд очсон ингээд спирт нөгөө ариутгалын спирт өдрөө тавьсан гарын массаж хийчихсэн ингээд суманд ажиллаж байгаа байхгүй юу. Үнэхээр бахархмаар бүтээлч нэг хүний нэг зүйлийг бидээ шингээгээд тэрийг ажил хэрэг болгоо явуулсан байгаа байхгүй. Тэгэхээр бидэнд ч гэсэн нөгөө 1000 сонсохоор нэг удаа үзгэж тий. Тэгэхээр цөмөөрөө энэ олон бидний хувьд бол одоо яг мэрэгжлийн хяналтын одоо тэр мэрэгчлэн олоход бас амаргүй байсан. Мэдээж энэ одоо Ганабил институтээс авчирж байгаа нараа агшаага бас цаг нар докторгон гэхэд бас хүнд гэдэг сургалт маань дандаа 20 гараад наашаа цаашлаад байдаг. Урьж байгаа өргөдсөн багш нараас шалтгаалахаас гадна бас бид нэр ингээ тий тухайн газар мазар өсчдийнхаа сул цаг одоо нөгөө бас өдөр суудаг хэрэг харна шүү дээ. Хүн засгаж жоохон сайн байна уу муу вэ? Тэгэхээр маш олон хүний бидний баг бүрэлдэхүүнүүд хичээнгүйлэн ажилдаг үр шимд энэ сургалт бий болд юм шүү. Баярлаа. Тэгээ бид нар сургалтыг 3 үндэсэнд орвахан нэг нь гэр бүл үр хүүхдтэйгээ хэрхэн харьцах буюу одоо Ганабил институтын багш Намтёгшимэн багш Нарагшимэн сургалт байхын хоёрдугаарт нь болохоор бид мэрэгжлийн одоо хяналтын мэрэгжилтингээс өсчин гоо сайхны аргууд халдваргүй жилт тий бидэнд гаднаас одоо тий нэг хөдөлмөр нийгэм хамгаалалт тийм ээ аюулгүй ажиллагаа гэх мэтчлэнгээр бас сургалт авах нь мэрэгжлийн хяналт гэхлээр яг үнэндээ өнөөдөр бид нар одооноос 5-6 жилийн өмнө мэрэгжлийн хяналт гэхээр гараа цухтаачдаг гэсэн. Тийм дүр зураг бидний салоонуудын үед үнэндээ их байдаг гэсэн байхгүй. Тэгэхээр өнөөдөр цухтаахгүй хэдүүлээ. Одоо ингээ хэлсэн гээд намайг би буруудаж үүний магадгүй гэхдээ тийм л байсан үнэ. Цухтаачдаг гэсэн. Шалгалт ирлээ гингүүд. Одоо бид нар хаашаач цухтаа харахгүйсэн. Өнөөдөр нөгөө буух эзэнтэй буцах хаягтай нөгөө нөөтийн падаан гэж бид нар бичээлээдэг тий. Нөөтөрөө суглаа аваад идэг. Эргээд энэ маань систем торогдод шилэн болж байгаатай адилхан өсчид бид нар ч гэсэн шилэн болоод хэлсэн. Тэгэхээр цөмөөрөө ер нь цаашдаа юун дээр анхаарч ажиллах вэ гэдэг тал дээр л байхын тулд энэ сургалтуудыг нэмэр болгож аваад байна. За хамгийн сүүлийн ойлгохт нь болохоор бид нэр мэдээж шинэ жил айсвын гоёлын сэсэлт саналдаа үр бүтээлтэй маш тийм одоо практик дээр тийм бүтээлчээр хандаж бие биенээсээ суралцаж бие биендээ сургаж хийн. Тэгээд гоёлын сэсэлтний хид хідэн маш хялбар аргаар самналтыг шуултыг аргачлалыг бол өнөөт менежер бэлдсэн байлаа. Тэгээд бид нар яг бие биендээ өсчид харилцан ажиллагаа бас хийлцээд бие биенээсээ суралцсан явах байхаа. Яа хизээ болох вэ гэж байна. Одоо нөгөөдөр буюу 5 дахь өдөр 11 сарын 22-нд өглөө 8 цагаас болно. За тэгээд 5 дахь өглөө цөмөрөө 8 цагтаа цагтаа уулзъя. Сүүлийн сургалтууд маань бол маш гоё одоо цохон байгальтай, үр бүтээлтэй, маш олон өсчөнгөө цуглаад бас хийсэн байлээ. Тэгээд сургалтынхаа дараагаад бид нар бас бүтэн жилийнхаа сургалтыг товлоод шинэ жилээ бас ярилцсан гэсэн байгаа. Одоо мөд шинэ жил боллоо доо харилцагч нар минь тэгээд удахгүй шинэ жилийн лайваараа уулзах бах. За тэгээд орой сайхан өнгөрүүлээрэ. Тий. Оны хамгийн сүүлийн сургалт шүү манайхаа. Тэгээд цаг зав гаргаад өөрсөндөө тайхаа пэйжээр цочлоод цаг зав гаргаад бас сургалтандаа хамрагдцгаагаараа ингээд яг адилхан бидний мэрэгжилний нөхдөд суралцахыг хүссэн өсчөнгүүдэд бид хоёрынхоо одоо энэ лайвыг түгээж өгөөрэй гэж бас хэлмээр байна танаас. За. Өөр өнөтөд хэлэх юм байна. Өөр хэлэх зүйл одоо алга бүгдийг сайхан ярьчихлаа тийм ээ. За ямар ч хэлсэн 22-нд болох юм байна. Такса гэж баталгаажуулаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг над руу буюу 9107 дугаараар лавлаад асууж болно шүү. За тэгээд бидэнд хоёртай хамт байсан та бүхэндээ баярлалаа. 22-нд маргааш өнжөөд нөгөөдөр өглөө яг санхүү эдийн засгийн дээд сургуулийн Чанхуудаас харсан Цэцэн ангаа төвийн 3 давхарт өглөө 8 цагаас болно. За баярлалаа. За баярлалаа.